has many problems. Амьдрал бол маш олон асуудлаар дүүрэн байдаг. Many sad times, Олон гониглох үе байна. many bad times. Мөн бол одоо хэцүү бэрхшээлтэй үед байна. And then we do have our good times. Гэхдээ бол амьдрал бас сайхан үеүүд мөчүүдийг бас одоо But does it seem to you as though there are more bad times than good times? Гэхдээ заримдаа амьдралыг ажиглаад үзэхдээ бол хэцүү бэрхшээл нь баяр хөөрөөс их болцоод байгаа юм шиг санагддаг үе бий юу? Does it seem that life has too many problems? Заримдаа амьдрал дэндүү олон зовлон байгаа юм шиг санагдахгүй байна гэж юу? And sometimes as soon as you get through one, another one comes. Нэг зовлон бэрхшээлээр гэж даваал явж идэл дараагийн нэг зовлон бэрхшээл гарч идэг тийм And явдал байна. sometimes the problems are so big we don't know what to do with them. Заримдаа бидний амьдралын асуудал дэндүү том болоод бид нар тэр асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй болчиход идэг тийм үе Well, байдаг. tonight I want to introduce you to a man of joy. Тэгвэл өнөөдөр би та бүхэнд баяр баясгалыг одоо сэтгэлд дүүрэн хадгалж байсан нэгэн хүнийг A танилцуулж байна. man who could help us deal with our problems. Энэ хүн бол бидний зовлон бэрхшээлийг яаж шийдэх вэ гэдгийг зааж өгсөн хүн маа. A man who will give us joy that reaches to our heart. Бидний дотоод сэтгэлд хүрэх тийм баяр хөөргийг өгдөг тийм хүн байна. But not only joy, he gives us peace Тэгээ зөвхөн баяр хөөргийг өгөө зогсохгүй бидэнд амар тайвныг өгдөг. so that we are able to deal with all these problems. Ингэснээр бол энэ дэлхийд байгаа олон асуудал бэрхшээлүүдийг бид даван гарах боломжтой болно. Everywhere you look in the world today, there is trouble. Та энэ дэлхийн хаашаа чарсан бэ? Хаасайг зовлон бэрхшээл байгаа ш. People are dying. Хүмүүс өвч нас орж байна. There is war. Дайндаж хаасайг үүссэн There are байна. diseases. Өвчин зовлон. There is famine. Тэгээ дээрэс нь бол одоо ган There гачиг is corruption in our governments. мөн улс орн маань бол авилгалд автагдсан байдаг. There is poverty. Мөн одоо ядуурл And there хаасайг. is social injustice. Тэгээ нийгмийн одоо шудраг бус байдал хаасайг харагдав. How can we live in a world with so many Тэгэд problems? ийм их олон зовлон бэрхшээлтэй дэлхийд бид яаж цааш нь одоо амьдралаа өргөжлүүлж авч явах вэ гэж. There is so much pain and suffering. Энэ дэлхийд маш их олон зовлон бэрхшээлүүд байна. Sometimes I don't like to listen to the news Тэгээ заримдаа би телевизээр асаагаад мэдээ үзэх дурггүй болчдөг. because when I turn on the news, Яг гэхдээ заримдаа телевизээр асаангууд л all I hear is bad things. сонсогж байгаа гарч байгаа бүхэл зүйлс нь дандаа л болохгүй And бүтэхгүй муухай sometimes I зүйлс. say no more. Дөнгөдөө заримдаа би одоо бүр ханлаа гэд I can't deal with all these энэ things. бүх асуудлыг би ажиглаад чадахгүй нэ гэж I хэлээ. have my own problems. Би өөрийн гэсэн сэтгэлд олон асуудалтай байхад би нэмж асуудал авмааргүй байна гэд But everywhere that we look, би телевизээр унтаадаг. Би хаашаа ч харсан бай. there is pain and there is suffering. Хаасайг зовлон бэрхшээл, асуудал бэрхшээлүүд байна. One day I sat in my home Би нэг удаа гэртээ сууж байсан. and I was watching CNN news. Тэгээд би бол CNN гэдэг мэдээллийн нэвтрүүлгийг үзэж And there байсан. was a story of a ferry boat that had sunk somewhere in China. Тэгтэл бол хятадын нэгэн одоо ойролцоо, эргийн ойролцоо нэгэн том хөлөг онгоц And живсэн. over мэдээ байсан. 300 people on that boat died. Тэгээ 300-аад хүмүүс бол өгсөн байсан. And Нас as I барсан. sat and I was looking, I began to cry. Тэгээд тэр болсон үйл явдлыг би ажиглаад харж байхдаа бол нулимс гараад. I thought of all the families that were waiting for their loved ones to come home. Тэр хүмүүсийг одоо хонь маш олон хүүхэд мөн эхнэр нөхрүүд нь бол хүлээгээд миний хайртай хүн ирнэ гэд хүлээгээд сууж байсан байж та. But that day, they wouldn't come home. Гэтэл бол тэр яслаас болж олон хүмүүс одоо ингээд And you know, we women can cry very easily. дотны хайртай хүмүүс харж чадахгүй болчихж байгаа. Эмэгтэй хүмүүс бид нар уйлж чаддаг. And my husband looked at me Тэгээд бол эмэгтэй хүмүүс одоо намайг биднийг одоо and he уйлаад said, ирэхэд "Why are you crying?" манай нөхөр намайг хараад чи яагаад уйлаад байгаа юм бэ And I гэж. said, "I'm so sorry for all these people who have died. Би энэ олон амиа алдсан хүмүүсийн бодоод тэгээд уйлж байна гэж би хэлсэн. And I am so sorry for their families." Би тэгээд ар гэр бүлийг нь бодоод үзэхдээ бол надад сэтгэл өвдөд байна гэж хэлсэн. And he said to me, "Did you know these people?" Тэгсэн чинь чи тэр хүмүүсийг таньдаг байсан юм уу гэж. Надаас And I манай said, нөхөр жоохон яжтай асуусан. "No." Үгүй би танихгүй. And he said, "Then why are you crying?" Түл чи яагаад тэдний ханаас уйлаад байгаа? I said, "Because I am feeling the pain of their families." Тэнгүүд нь би үжил сектор бол тэр хойно байгаа ард нь байгаа гэр бүлийг би төсөөлөд үзсэн чинь яагаад ч юм айгүйх хэцүү санагдлаа гэж хэлсэн. In this world, Энэ дэлхийд л there is one thing that is sure, одоо нэг зүйл бид бүхэн бол одоо найдвартай байж and болно. that is pain. За тэр бол одоо ямар ч нөхцөлд бид It is бүхэн inevitable. өвдөж зовно. Та хүссэн ч хүсээгүй өвдөж зовно. Job chapter 5 and verse 7 tells us, Яв гэдэг ном дээр бол Яв номын 5 дахь бүлгийн 7 дугаар эшлэлээс дээшэд царвуулсан өсчих одоо очнуудын адил хүн зовлонгийн төлөөлөлд төрдөг юм а гэж бичсэн байдаг. you know, some years ago when my daughter began to work at the hospital, Манай охин хэдэн жилийн өмнө эмнэлэгт ажиллаад эхэлсэн.
She had worked there only for a few days Охин маань бол хэдхэн хоног ажиллаж байсан эмнэлэгт. when she lost her first patient. За тэгээд бол анхны асарж байсан хүн нас болсон. And she called me at work Тэгээд намайг ажил руу нуцтаад. and she was crying on the phone. Тэгээд уйлаад бол болсон And she явдлыг said, надад Mommy, хаалцсан. the man died. I did all I could, but he still died. Ээж миний асарж байсан тэр эрэгтэй хүн нас болчлаа штэ. Би бол маш хичээсэн боловч гэсэн тэр хүнийг би тогтоож чадсангүй гэж хэлсэн. And I tried to comfort her. Тэгээд би охиныхоо тэр зовлон бэрхшээлийг And I said, when you come home this evening, we have to talk. чи өнөө өрөө гэлтэр ихт чинь би чамтай ярилцаад би чамд бол одоо бас And so сэтгэлийн that төвшлийг evening, өгье. when she came home, Тэгээ охин маань тэр өрөө гэртээ босч ирээд I called her into my room тэгэнгүүт нь би бол одоо гэртээ өрөөндөө бол дуудаж and I байгаа. sat her on the bed Тэгээд орон дээр суулгаад and I said, listen, my daughter, за охин минь I want to teach you something. би чамд нэгэн зүйлийг хэлж өгөх гэсэн юм аа. In this world, there will always be pain. Энэ дэлхий дээр зовлон бэрхшээл бол байнга л байх болно. Deal with it. Гол нь энэ асуудлуудыг даван гар гэж би. You see, we can't run from the problems in this Бид world. энэ дэлхий дээр байгаа зовлонгоос байнга л зугатаж чадахгүй шүү дээ. And if we try to hide, we can't hide all the time. Хэрвээ бид бүхэн зовлон бэрхшээлээс нуугдах гэж өөрсдөө тэр зовлон бэрхшээлээс хаацаалах гэж оролдох юм бол бид хизээч So зогсож what чадахгүй. can we do? Тэгвэл бид яах ёстой юм? Well, let me tell you some of the things that we as humans try to do. Тэгвэл энэ дэлхий дээр бид одоо хүмүүсийн хувьд одоо тий асуудал бэрхшээлийг шийдэхэд бол яадаг вэ? We try to find out what is the root cause of the problem. Зовлон бэрхшээлийн гол шалтгаан нь юу вэ гэдгийг бид бүхэн хайж Maybe хэлдэг. if we could find out what caused it, then we can fix it. Бид шалтгааныг нь олчих юм бол асуудлыг шийдэж чадах байх гэж би боддог. Sometimes we try to actually correct it. Заримдаа бид нар асуудлыг бол өөрсдөө засах гэж хичээдэг. Some of us are positive thinkers. Зарим нэг хүмүүс нь бол эерэг бодолтой. No matter how big the problems, Ямар ч том асуудал байсан бай хамаагүй. no matter how many troubles, Ямар ч олон асуудал тохиолдсон. we will still think positive. Энэ асуудлыг бид бол шийднэ гэсэн юм эерэг бодолтой байдаг. And then some of us try to be happy even though we have problems. Харин зарим нэг хүмүүс нь бол зовлон бэрхшээлтэй байсан ч гэсэн ер нь энэ болгоныг одоо тоохгүй баяр хөлтөл байцгаая гэж Some шийддэг. of us look to the future and say, one day this problem is going to be gone. Зарим нэг хүмүүс бол ирээдүг харан нэг л өдрийн асуудлууд чи алга болчих штэ гэж сэтгэл санаагаараа тайван байдаг. Some people look at their problems and say, well, what can I learn from this problem? Тэгээ зарим нэг хүмүүс бол асуудал бэрхшээлийг харангуйтаа энэ асуудал бэрхшээлээс би юу сурч авч яаж амьдралдаа хэрэгжилж болох вэ гэж тэр хүмүүс бодож сэтгэдэг. And some of us try to evaluate our resources. Well, how can we fix this problem? How much money do we have? За тэгвэл бол энэ хүү асуудал бэрхшээлүүдийг бид яаж даван дийлж болох вэ? Зарим нэг хүмүүс бол мөнгө төгрөгөөр эсвэл одоо байгаа зүйлсээ ашиглан яаж энэ асуудлыг даван гарах вэ гэж And боддог. some of us will even create a plan on paper, all the things that we can do. Зарим нэг маш сайн төлөвлөдөг хүмүүс бол цаасан дээр төлөвлөгөө гарган асуудлыг даван гарахаа боддог. But let me tell you the one sure way to fix your problems. За тэгвэл асуудлыг шийдэх нэг одоо боломж байна гэдгийг би та It бүхэн is to хэлчихсэн. draw on your spiritual resources. За тэгтэр бол энэ хүү зүйл нь бол та бүхэн өөрсдийн тий сүнслэг буюу бурханд хандах тэр одоо мэдрэмжийг сайжруулаа гэж би As хэлээ. you look at your life, Та бүхэн өөрсдийн амьдралын асуудлуудыг ажиглан how харах. many problems do you have? Таны амьдралд олон асуудлууд байна уу? Most of us have too many, Заримдаа бидний амьдралд бол дэндүү олон асуудал байдаг and we үстэй. don't know how to begin to fix them. Бид тэр асуудлуудаа яаж шийдэх вэ гэдгийг мэддэг үстэй. We try and we try, Бид бол хичээдэг, олон талаар бол оролддог. and for most of them, we still have them. Гэхдээ бол хичнээн оролцсон бай бидний асуудлууд байнга л хэвээр байгаа юм шиг I have санагддаг. discovered only God could solve my problems. Би тэгээд өөрийнхөө амьдралын туршлагаас бурхан ганцаархнаа миний асуудлыг шийддэг юм байна гэдгийг ойлгосон. Because God is bigger than my problems. Яагаад гэвэл бол бурхан бол миний асуудлуудаас хамаагүй илүү агуу хүчтэй учраас. He is stronger than my problems. Тэр миний асуудлуудаас хамаагүй илүү хүчтэй учраас He is the God who could calm the sea. бурхан бол энэ дэлхийн одоо давлгаалж байгаа тэнгисийг номхдох чадaltaй. So I know He could help me with my problems. Тийм учраас миний асуудлуудыг шийдэж өгч чадна гэдэгт би итгэдэг. Let me show you a picture of my family. Би тэгээд бол өөрийнхөө одоо гэр бүлийн зургийг үзүүлье. This is my son across here. He's 19 years old. За миний 19 настай хүү байна. His name is Gerard. За түүнийг бол Жирад гэж нэрлэдэг. And you met my husband За Joseph. манай нөхөр байна Йосеф байна. And then that's my daughter. За манай охин Her name is Delon. Делон гэж нэрлэдэг. And she's 27. 27 настай. And that's me. За тэгээ би зогсож байна.
You know, this is an old picture. За энэ бол жоохон дээр үн зураг байна. It's about 3 years old 3 жилийн өмнөх зураг байгаа when учраас. I was very slim. Жоохон бол туранхай их сайхан харагдж байгаа нь бол They say when you ажиглаж байгаа. begin to put on some weight is because life is good. За амьдрал заримдаа сайхан болоод ихтэй бид нар бол тийм ингээд одоо өргөнөөр бол жоохон өсөв. I don't think that's true. За тэгээд энэ бол тийм одоо үнэн үг бас биш байна. But let me tell you about my family. Би гэр бүлийнхаа талаар та нарт танилцуулъя. Because this is not my original family. За энэ бол яг одоо миний одоо анхдагч гэр бүл гэж бол одоо би хэлэхгүй. My husband and I, we were married in 1979. Нөхөр бид хоёр бол 1979 онд бол одоо суусан. And we had 2 children, Бид хоёр хүүхэдтэй. a girl and a boy. За тэгээд бол одоо охин хүү хоёртой. This girl here Манай охин. and our firstborn was this little boy. За тэгээд бол одоо манай одоо охино дээдлэлт бол нэг хүү байсан. His name was Joey. За түүнийг бол Joey гэдэг He байсан. was our firstborn son. Тэгээ манай бол одоо ууган хүү болон төрсөн. And we loved him so much. Тэгээ бид бол ууган хүүдээ маш их хайртай байсан. But one day there was an accident at my father's home. За тэгтэл бол нэгэн өдөр манай аавын гэрт бол нэг тийм осол гарсан. My father had very big Doberman dogs. Манай аав бол их томоо Доберман гэдэг юм одоо And my нохоотой байсан. son loved these dogs. Тэгээ манай хүү бол багаас тэр нохоонуудад маш хайртай байсан. He would play with them. Тэгээ тэр нохоотой баян He would тоглоо. ride on top of them. Тэгээд нохоогоо баг одоо морьшиг унаал. And sometimes in the afternoon, Тэгээ заримдаа өдөөс хойш when it was time for him to sleep, одоо баг унтах цаг нь болох and I үед couldn't find him, би хүүгээ олдгоос. I would go into the garage. Тэгээд би бол хайсаргаад машины гараж The руу яваад dogs would be laying down sleeping, дөнгөд л нохоо унтсан. and Унтсан. he would have his head on the dog's stomach. Тэгэнгүүтэл sleeping. бол манай хүү нэг биеийг нь дэрлээд нохооныхоо биеийг дэрлээд унтчихийдэг байсан. But on this particular day, Харин тэгтэл нэгэн аимшигтай өдөр болсон. while my son was running playing with the dogs, Манай хүү нохоонуудтайгаа хамт ингээд тоглоо гүйж байсан. the male dog was very angry, Тэгээд тэр 90 нохоо байсан тэн дотроос. Тэгээд тэр бол and маш he хуурсан. attacked my son. Тэгээд яагаад ч юм бүү мэд бол манай хүүлүүд By the time we дайрсан. got him to the hospital, Тэгээд бол хүүг минь одоо he was bleeding from his head. бид бол хүүхдээ бол яаралтай They эмнэлэг авч rushed ирсэн. him into the Толгооноос нь surgery, цус гараад тэгээд бол эмчнэр хаалгаанд оруулсан. but he died. Гэхдээ манай хүү бол одоо дэс чадаагүй нас болсон. You see, I had grown up believing in God, Би амьдралдаа бол багаас бурханд итгээд ирсэн хүн. and I couldn't understand why God would let this happen to us. Яг энэ үйл явдал болох үед яагаад бурхан минь миний амьдралд ийм зүйл тохиолдох ёстой юм бэ гэж би бурханд уурлах эсвэл одоо асуух үе ирж How байсан. could God love me and yet allow me to suffer such pain? Би тэгээд бурхан минь та намайг хайрладаг гэсэн мөртлөө яаж намайг ийм бэрхшээлээр ингээд дагуулад яваад байгаа юм бэ гэж би So I гайхсан. began to talk to this God. Тэгээд би өөрийнхөө бурхантай одоо чин сэтгэлээсээ I would go ярилцчих. into my son's room Би хүүгийнхаа өрөөлөө ороод and I would sit on the bed. тэгээд би орон дээр суугаад The door was closed. хаалга хаагаад It was just me and God. тэгээд зөвхөн би бурхантай And I began to Анхаарлаа ask хандуулна. him many questions. би бурханаас олон асуултыг асууж эхэлсэн. Do you love me? Бурхан минь та надад хайртай. Then why will you hurt me? Тэгвэл яагаад надад ийм зовлон бэрхшээлийг өгж байгаа юм бэ гэж би асуусан. Why would you let bad things happen? Яагаад миний амьдралд зовлон бэрхшээлийг та өгж байна вэ? I trust you, God. Би танд итгэсэн шүү дээ өгнө. I pray to you every day. Би танд өдөр болгон залбирэн гуйдаг. Then why would you do this to me? Тэгтэл яагаад миний амьдралд ийм асуудал тохиолдов вэ? There was only one answer that I found. Тэгээд миний амьдралд бол одоо би нэг л одоо хариултыг олж авсан. As I sat in that room, Би хүүхдийнхээ өрөөнд суугаад залбирж явах үед God began to speak to my heart. Бурхан миний зүрх сэтгэлд үгээ хэлж эхэлсэн. And I began to understand something. Би нэг зүйлийг маш сайн ойлгож эхэлсэн. Bad things happen to everyone. Хүн болгонд асуудал бэрхшээлүүд тохиолддог юм байна. No matter what your religion, Та ямар шашин шүтлэгдээ байсан бэ хамаагүй. no matter if you don't even believe in God, Та бурханд итгэдэггүй байсан ч гэж болох юм. bad things happen to everyone. Муу зүйл, зовлон бэрхшээл энэ дэлхийд хүн болгоныг алгасалгүй хүн We болгонд all тохиолдож байна. have problems in our families. Хүн болгонд гэр бүлийн асуудал байна. Some of us lose our children. Зарим нэг нь бол үр хүүхдүүдээ Maybe алдаж байна. it's someone else who we love. Эсвэл одоо дотны хайртай хүмүүсээ тий алдсан. Sometimes we suffer sickness, Заримдаа өвчин зовлон, хүнд өвчин зовлон and дээр. sometimes that sickness leads to death. Заримдаа бол хүнд өвчин зовлон одоо явсаар цаашаа бол хүний үхэл Those төрж bad байна. things happen to everyone. Ингээд бодоод үзэхэд
зовлон бэрхшээл хүн болгонд тохиолдоод байна шүү дээ. But as I realized that, Би үүнийг ойлгох үед I had one more question for God. би Бурханаас дараагийн хоёр дахь асуулт асуусан. If bad things happen to everyone, Хэрэв Бурхан минь зовлон бэрхшээл хүн болгонд тохиолддог юм бол why should I serve you? яагаад би танд үйлчлэх ёстой юм бэ? And I got one answer back. Гэтэл Бурхан надад бол хариултаа өгсөн. God gives me hope. Бурхан надад итгэл найдварыг өгдөг. You see, I know one day I will see my son. Би нэг л өдөр хүүтэйгээ уулзна гэдэгт итгэдэг би найдар алдаагүй хүн. The person who does not have that hope, Ийм итгэл найдрыг авч чадаагүй хүн бол sometimes they turn to alcohol. энэ хүмүүс бол асуудал шийдэхэд бол архи уудаг. People without hope turn to drugs. Итгэл найдргүй хүмүүс бол хар тамхи хэрглэж зөвхөн энэ өнөөдрийнхөө амьдралыг People without hope try to live busy lives. Итгэл найдргүй хүмүүс завгүй энэ амьдрал амьдрахыг We хичээж try байдаг. so many things, Бид нар асуудлыг сэтгэлдээ байгаа асуудлаар шийдэхэд бол маш олон юм хийж looking for үздэг. joy in this life. Бид нар жинхэнэ баяр хөөргийг авахын тулд олон зүйлийг олдож үзсэн шүү дээ. And we don't understand that that joy only comes from God. Гэхдээ бид бүхэнтэй энэ баяр хөөр бол зөвхөн Бурханаас ирдэг гэдгийг ойлгохгүй, өнгөрдөг. Have you ever seen a little boy or a little girl with their parents? Та эцэг эхтэйгээ хамт алхаад явж байгаа жоохон хүүхдүүдийг харсан уу? Sometimes a stranger comes up to them. Тэгээд явж идэл бол одоо танихгүй нэгэн хүн хуржиллээ. And I remember my little boy, Намайг би баг хүүгээ дагуулж явж if байгаа. someone strange came up to us, Танихгүй хүн бидэн лөө тохиод ирэх үед he'd run behind my skirt манай хүү гүйжлээд бол миний and he'd hold me very tight. хойн зогсоод миний бол одоо юбкний And зулгаагаад sometimes he'd peek his head out and then he'd go back. тэгээд заримдаа бол толгоогоо ингээл бол цогоолгож гаргаж иж халчаал тэгээд буцаагаал ногтчихдаг. Psalm 119 and verse 14 tells me, Дуулал номын 119 дэх бүлгийн 114 дэх ишлэл дээр хэлсэн байдаг. Та бол миний хорогдох газар ба миний бам ба. Би таны үгийг хүлээдэг гэж хэлсэн. God has promised to be our hiding place. Бурхан биднийг хамгаалъя гэж хэлсэн. Миний араас нуугдаараа. He is our shield. Тэр биднийг хамгаална, бидний бам ба When гэж хэлсэн. life gets hard, Асуудал бэрхшээл их болж эхлэх үед we can run to him бид Бурхан руу гүйж очиж Бурханы And we ард can нуугдаж hide. болно. Бид Бурханы араас олж and we can be safe. тэгээд бол тайван амар хамгаалан байж болно. Psalm 130 and verse 5 Дуулал номын says, 134 бүлгийн 5 дахь ишлэлээр би эзнийг хүлээдэг. Сэтгэл минь ч хүлээдэг бөгөөд түүний үгэнд би найддаг үлээ. Манаач хүн өглөө болохыг хүлээхээс ч илүүгээр сэтгэл минь эзнийг хүлээдэг гэж хэлсэн байдаг. you see, I have learned that I need to trust God. Би Бурханд итгэж найдах ёстой гэдгээ би ойлгосон. Because even out of the bad things in life, Яагаад гэвэл бол амьдралын олон бэрхшээл зовлон байгаа боловч гэсэн God brings something good. Бурхан тэр зовлон бэрхшээлээс сайн зүйлсийг бас гаргаж ирэх And I'll чадaltaй. share with you what that is soon. Тэгээд энэ сайхан зүйлс нь юу вэ гэдгийг би та бүхэндээ хуваалцнаа. Psalm 146 and verse 5. Дуулал номын 146 дахь бүлгийн 5 дахь ишлэлдэр Яаковын Бурханыг өөрийн тусламж болгон өөрийн Бурхан эзэнд найдагчд юутай ёроолтой вэ гэж хэлсэн. My hope is in God. Миний итгэл найдар бол Бурханд байдаг. Living in this world without hope is hard. Энэ дэлхийд итгэл найдргүй амьдрна гэдэг бол ямар хэцүү вэ гэдгийг та бүхэн төсөөлөд үзээрэй. But my hope in God says Миний Бурханд найдсан найдар маань that one day God will fix it. нэг л өдөр Бурхан энэ бүх дэлхийн зовлон мэргэшээлийг бүр мөсөн шийдэж өгнө гэсэн One итгэл day найдар. things will be different. Нэг л өдөр энэ дэлхийн зовлон мэргэшээлүүд асуудлууд өөрчлөгдөнө. But there's a question that I know many of you are thinking. Гэхдээ та бүхэн бол одоо нэг асуултыг долгоондоо бодож байгаа ах гэж би If найдаж there байна. are so many bad things that are happening in our life, Хэрвээ энэ амьдралд маань энэ дэлхийд олон асуудлууд байгаа юм бол why doesn't God do something about it? Бурхан яагаад энэ асуудлыг шийдэхгүй байгаа юм бэ? Why doesn't God fix it Яагаад Бурхан шийдэхгүй өдий So бодол that- ингээд асуудлууд so that өрнөсөөр nobody байна. dies? Ингээд бол Бурхан хүмүүсийг өхүүлдэг So болгож that болдог we юм уу? could all live a happy life. Ингээд энэ дэлхийд бид нар бол ад жаргалтай амьдрмаар байна шүү дээ. Well, God has done something. Гэтэ Бурхан олон зүйлийг хийж байгаа гэдгийг анзаараарай. He sent his son to die for you and for me. Тэрээр энэ дэлхийд өөрийнх нь цорын ганц хүүг бидний төлөө, гим нүглийн төлөө нас оруулахаар ирүүлсэн. His son was named Jesus. Түүний хүүг бол Есүс гэдэг байсан. And I understood this so well after my son died. Би хүүгээ алдсаны дагаар Есүс бидний хувьд юу хийхээр илсэн бэ гэдгийг би илүү их ойлгож эхэлсэн. You see, many of us say that we believe in God. Заримдаа хүмүүс бол бид Бурханд итгэдэг гэж хэлж байдаг. And we may go to church
sometimes. Бид сүмд бол хаяа очдөг байж болох юм. My husband and I used to go to church every Saturday. Тэгээд нөхөр бид хоёр бол одоо шабат өдөр буюу бям гараг болгонд сүмд. Saturday was God's day, Тэгээд бям гараг бол бидний үед бурхны өдөр гэж тооцдог. but the other 6 days were our day. Харин үлдсэн бусад 7 хоногийн өдрүүд нь 6 өдрүүд нь бол бидний өдрүүд байсан. During the rest of the week, we didn't have time for God. Бид 7 хоногийн өндөр бурхан зориулах цаг хугацаа байхгүй бурханы талаар боддог ч байсан. We didn't have time to pray. Бидний залбирах цагч гарахгүй байсан. We had no time to read our Bible. Тэгээ Библи унших боломжгүй болж эхэлсэн. We were busy enjoying life. Тэгээ бид нар завгүй зүгээр л амьдралын одоо ингээл урсгалд ингээл одоо урсаад But явсан. then when my son died, Харин манай хүн нас барах үед and I began to ask God serious questions, би бурханаас бол яг тийм чухал асуух ёстой асуултуудыг асууж эхэлсэн гэж боддог. and God told me that the only hope that I have is in Him. Тэгээ бурхан яг тэр үед бол зөвхөн би ганцаархнаа чамд итгэл найдраг өгч чадна гэж хэлж I байсан. decided that I needed to get to know God a little better. Би тэгээд бурханыг илүү дотн сайн таньж мэдэх шаардлагатай байна гэдгээ ойлгож. And then every day of my week belonged to God. Би тэгээд 7 хоногийн өдөр болгоныг бурханд зориулах ёстой байна гэдгээ би ойлгож эхэлсэн. If my son hadn't died, my husband and I would never have gotten to really know God. Хэрвээ бидний одоо ууган хүн нас бараагүй байсан бол нөхөр бид хоёр бол амьдралынхаа тэр асуудлуудад ингээд шумбаал яваад өгөх байсан байсан. We would never have understood why Jesus came to die. Бид бүхэн Есүс Христийн дэлхийд яах гэж ирсэн бэ гэдгийг бүрэн ойлгож чадахгүй л яваад ах байсан байна. Because Jesus' death means that I can be saved. Есүс Христийн дэлхийд ирэн нас барах гол шалтгаан нь бол биднийг аврахын төлөө тэрээр бол амиа өгсөн байсан маа гэдэг би ойлгосон. I want to share with you one of my favorite passages of scripture, John 3:16. Би та бүхэнд Иохан номын 3:15 дугаар ишлэлийг хуваалцах гэж байна. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хинч мөхгүй харин мөн хамтай болох юм аа. God loved us so much that He sent His Son to die for us. Библиэлд Бурхан биднийг маш ихээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ бидний төлөө өгүүлэхээр явуулсан So гэж. that we can be saved. Ингэснээр бид аврагдах боломжтой болж байна. Now, I don't know about you, Та юу гэж боддог юм аа би сайн мэдэхгүй. but I don't think I will let my son die for anyone. Гэхдээ би бол өөрийнхөө хүүг ямар ч байсан хэний ч төлөө хинч байсан би хүүгээ бол зориулах My хүсэхгүй. children are precious to me. Миний хүүхд бол миний хувьд маш хүнцэнтэй. I love them with all my heart. Би хүүхдээ бол одоо бүхэл зүрх сэтгэлээр хайрладаг. And God also loved His Son. Мэдээж үүнтэй адилхан бурхан ч гэсэн өөрийнхөө хүүд But үнэхээр He хайртай was байсан. willing to let His Son die so that we can be saved. Гэхдээ тэрээр бол биднийг аврахын тулд бидэнд авралыг өгөхийн тулд өөрийнхөө хүүг өхүүлэхийг So the зөвшөөрсөн. question comes, what can we do? Тэгэхээр бол бидэнд одоо нэг асуулт тулгарч байгаа. Бид юу хийж чадах юм бэ? Есүс Христийг өөрийн аврагчаа гэж хүлээн авсан хүн бүрийн өмнө сайхан ирээдүй бий гэсэн баталгаатай амлалт байгааг та санаарай. If we accept Jesus as our Lord and Savior, Хэрвээ бид бүхэн Есүс Христийг өөрийнхөө эзэн бурхан гэж хүлээн зөвшөөрч чадах юм бол we can live in this world with joy and peace. энэ дэлхийд бид нар баяр хөөртөө амар тайван амьдрах боломж гардаг. Even though we have problems, Бидэнд асуудал бэрхшээлүүд байгаа хэдий ч гэсэн even though we will always have problems, бидний амьдралд бол цаашид асуудал байсан хэвээр байх ч God боловч will give us the peace that we need. энэ болгоны даван гарах итгэл найдрын амар тайвныг бурхан өгч чаддаг юм аа. How many mothers are here tonight? Энд чи бол Let эхчүүд me see цугласан the байна. hands of all the Хэрвээ mothers. эхчүүд байгаа бол эхчүүд гараа өрөхгүй гэж хүсэж байна. Mothers, do you love your children? Эхчүүд та нар хүүхдүүдтэй хайртай юу? Would we die for our children? Та нар хүүхдийнхээ төлөө амиа зориулахад бэлэн байгаа юу? You Мэдээж know- тийм баг. My daughter, who is 27, Манай охин 27 настай. she has had many physical problems. Тэгээ охин минь бол багаас их өвддөг байсан. When she was 14, she was diagnosed with arthritis. Тэгээ 14 настай байхдаа бол одоо үе мөчний өвчтэй болсон. When she was about 21, she was diagnosed with clinical depression. Тэгээ 21 настай байхдаа бол сэтгэл зүйн юм дарамтанд орсон байсан. About a month ago, they diagnosed her with something called lupus. За тэгтэл бол одоо сарын өмнө манай охин бол нэг тийм лупас гэдэг тийм She has had онш илэрсэн. many problems. Тэгээд бол олон асуудлууд бие махбодын хувьд бол And I байгаа. love my daughter with all my heart. Би тэгээ охиндоо бол бүх зүрх сэтгэлээр хайртай. But I know that God will help her.
Гэхдээ би бол одоо итгэл найдвартай байдаг. Бурхан миний охинд хамгаална гэж итгэдэг. And joy. Бурхан миний охинд бол амар тайвныг өгнө, аз жаргалыг өгнө гэдэгт би итгэдэг. She has a group of singers just like the group who sang here today. Тэгээд өнөөдрийн магтан дууг бол өдөрдөж байсан залуучуудтай адилхан манай охин ч гэсэн одоо And sometimes she's in so much pain. заримдаа бол одоо охин маань маш их өвдөж шаналаад But she says, Mom, I'm going with the group because we're going to sing. зовж байсан ч гэсэн би одоо найз нартайгаа хамт явж дуугаа дуулнаа гэж хэлдэг. And I say to her, no, you need to stay in bed. Тэгээд би охиндоо үгүй чи гэртээ байж бие торд одоо зүгээр болно She гэж says, хэлдэг. no, we have to sing and tell people about God. Харин тэгэхээр охин маань бол үгүй би дуугаа дуулж хүмүүст Есүсийн тухай And хэлж өгнө гэж хэлдэг. in all the pain, she goes and she sings. Тэрээр хичнээн өвдөж зовж байсан ч гэсэн өвийн мөчн өвдөж байсан ч гэсэн And тэгээд яваад sometimes дуулчихдаг. when she comes back, she's worse than before she Тэгээд left. заримдаа бол охин маань ийм аяллаар явсны дараагаар буцаж ирэхдээ маш их We өвдсөн. take her to the hospital sometimes once, Хүндэлсэн байдаг. twice every month. Заримдаа to the бид нар эмнэлэг бол одоо ER. сард бол нэг одоо 2-3 удаа тий одоо төргөн дуудаж охиноо But she эмнэлэгт believes in God. Ихтэй охин маань бурханд итгэдэг. And he has given her a peace that no one else could have given her. Бурхан тэгээд бол хэний ч өөр өгч чадахгүй. Тэр амар тайвныг өгч чадсан. The doctors cannot heal her, Эмчнэр хичнээн оролцсон хичээсэн миний охиныг бүрэн идэж чадахгүй. but she knows God. Гэхдээ охин маань бурханд итгэдэг. Let me tell you the story of these two men who went fishing. Би загасчлагаар явсан хоёр ихтэй хүний талаар түүх ярьж өгье. They were good friends Хоёулаа найз байсан. Маш and they дотны найзууд loved to байсан. fish together. Тэгээд хамтдаа цагаан өнгөрөө загас барих дуртай. So one day they went, it was a Sunday morning, Тэгээд нэг өдөр бол бүтэн сайнны өглөө загас барья гэдэг нэг хоёр залуу явсан. and one of them went into a little boat on the river. Тэгээд тэр хоёр бол салаад нэгэн жижиг завин дээрээ суугаад бол гол руу төгсөн. The other friend sat on the bank of the river and leaned on a tree. He held his fishing rod. Харин гэтэл нөгөө нэг найз нь үгүй би голын ирэг дээр суугаад загас барья гэдэг нөгөө уурга шидсэн And they байсан. were talking to each other. Тэгээд найз нь нэлээд зайтай тэр хоёр ингээл холоос ингээл би энтэйгээ ярилцаал загсаа барья сууж байсан. But the fish weren't biting that day. Тэгээд тэр өдөр яагаад ч юм загас бол өмөхгүй And байсан. it was a hot day. Тэгээд халуун өдөр байсан. And they fell asleep. Тэгээд тэр хоёр ярилцчаад нэмэтсэн чинь The ингээд one зүрхэлсэн байсан. leaning on the tree Тэгээд нөгөө мод тэр одоо түшээд and унтчихсан the найз other нь one in the boat. нөгөө тал нь бол одоо найз нь жижиг завин дээр After унтчихсан. a while, the one who was by the tree got up. Тэгээд одоо мод налаад унтчихсан найз нь бол сэлсэн байгаа. But when he looked, the boat was gone. Тэгээд сэрээд хасан чинь бол завин алга болцсон байсан. And he thought, I know my friend wouldn't leave me here. Тэгээд найз минь намайг ингээ орхио явчих ёсгүй юм So шиг he бодсон. got up and he looked up the river and he looked down the river. Тэгээд бол одоо голын дээш доошоо бол одоо найзыгаа ирж And as he харсан. looked down, he saw the little boat bobbing away, going downstream. Тэгээд голын бол урсгалаа доошоо хартал бол одоо тэр завь доошиж байсан. His friend was still asleep in the Найз boat. нь одоо завин дээр унтцсан. But he remembered something. Тэгтэл бол тэр залуу бол нэг зүйлийг Just a few сонсон. miles downstream, Цаашгаа хэдэн километрийн зайд. there were some rapids. За маш их одоо хурд урсгалтай. There Им were хад rocks чулуутай. in the river. Тийм бол хэсэг байдаг It was a гэдэг dangerous мэдсэн. place. Энэ бол аюултай газар. So he Амнаас began алдаж to болох. run down the bank of the river, shouting, calling his friend. Тэгээд найзыг аврахын тулд тэр найзынхаа аюултай байгаа гэдгийг мэдээ тэр бол гүйж эхэлсэн. He Тэгээ said, орж эхэлсэн. John, wake up, wake Джон up. сэрээрээ гэж нөгөө чи хойлоод байсан. But John was sound asleep. Харин тэгтэл бол Джон бол одоо нам унтсан. So he looked around and he picked up a stone Тэгээд тэр иргэн тойрны харж байгаа бол нэг жижиг чулуу бариад and he авсан. threw it at his Тэгээд friend. чулуугаа аваа шидсэн. It hit him on the knee, Тэгсэн чинь чулуу бол яг өвдгөн дээр нь but цогсон. John was still sleeping. Джон сэрэхгүй унтаал байсан. So he looked for a bigger stone. Тэнгүүд нөгөө найз нь бол арай жоохон том чулуу аваад дахиад нөгөө чулуугаа шидсэн. It hit the side of the boat, Тэгсэн чинь бол завны яг хажуу талыг зогсон. but John was still Джон sleeping. унтсан хийвэл үү. So this time he looked for a big rock Тэнгүүд найз нь бол эргэж хараад нилээн том чулуу бариад авсан. and he took aim and he threw Тэгээ the нөгөө rock. чулууг бол нилээн одоо чиглүүлж байгаа л одоо And хүчтэй шидсэн. it hit his friend on the side of his Чулуу head. азуулгаад нөгөө залууг нь толгоон дээр нь зогсон. And the blood began to pour. За тэгэнгүүт л нөгөө толгооноос нь And цус the гарч ирж friend байгаа. got up and he Мэдээж said, тийм хүчтэй зогч байгаа учраас найз he нь said, боссон. John, what are you trying to do? Тэнгүүд найз нь гайхаад Джоныг харангуйтай чи яагаад надад чулуу шидвэ гэж He said, are хэлсэн. you trying to kill me? Чи намайг алахгүй юу гэж хэлсэн. And his friend said, no, I'm not trying to kill you. Тэгтэл найз нь үгүй би чамайг алахгүйгүй гэж нөгөө чи He холоос said, орж I'm хэлсэн. trying to save you. Би чамайг аврах гэсэн юм а гэсэн. Look. Цаашаага хар гэж хэлсэн. And the friend realized that his friend was trying to save him.
from those terrible waters. Хэдийгээр бол толгооноос нь цус урсч ирсэн ч гэсэн найз нь бол урдаа байгаа тийм. Тэр түргэн урсгалтай голыг хараад бол юу болсонг ойлгосон. Sometimes God is the friend on the bank. Заримдаа бол бидний бурхан яг л тэр голын иг дээр байгаа найз нөхөр We шиг go мэн байдаг through шүү. life day after day. Өдөр болгон бид бүх амьдрал өнгөрөөгөл идэг. Өдөр хоног өнгөрөөл идэг. We don't think much about God. Бид бол бурханы талаар бодох сөхөөчгүй We амьдардаг. may go to church or to Бид the temple сүмдээ явж sometimes, болохын заримдаа бол одоо ном уншуулж болох юм. but our life belongs to us. Тэгээ бид юу гэж хэлдэг вэ гэхээр миний хувийн амьдрал бол минийх. But God knows there is a Бурхан day бол coming та миний амьдралаас хол бай гэж хэлдэг. when we will have to choose, Гэхдээ бурхан бид нар сонголт хийх нэгүүд ирнэ гэдгийг мэддэг. and God has to get our attention. Тэгээ бурхан тэр сонголт хийх цаг маань ирж байгаа гэдгийг мэдж байгаа учраас биднийг And сэрээхийг хүсэж байгаа юм. sometimes God allows a big old rock to come into our lives. Тэгээ заримдаа бурхан бол маш том чулуу бидний толгойг ирээд цохих хүрдэлтэй биднийг бол одоо A huge problem асуудлаас холдуулдаггүй. that we don't know how to solve it. Заримдаа бидний амьдралд маш том асуудал And бий болж ирж then we look and say, "Oh God, help me." бид асуудлаа шийдэж чадахгүй болох үедээ хөл дээр сүгдэн унаад бурхан минь надад туслаач гэж эцэсэн гойж хэлдэг. Sometimes we only remember God in the bad times. Заримдаа бид зөвхөн зовлон мэрэгшил байгаа үед л бурханыг сандаг шүү дээ. God wants us to have a life of peace and joy. Бурхан бид бүхэнд бол амар тайван баяр хөөргийг өгөхийг хүсэж байгаа. He wants us to get to know his son Jesus. Тэрээр өөрийнхөө хүү Есүс Христийг таньж мэдээд амар тайвныг аваасаа гэж хүсэж байна. But how do we do that? Бид яаж түүнийг таньж мэдэж болох юм бэ? 1 John 1:9 says, Нэгдүгээр Иохан номын 1:9 эшлэл дээр бол хэлсэн байна. Хэрэг бид нүглээ хүлээн зөвшөөрвөл тэрээр итгэмжит зөвхт бөгөөд бидний нүглийг уучлж бүхэл зөвхт бус байдлаас биднийг цэвэрлэнэ гэж хэлсэн. when Jesus came to this earth, Есүс Христ энэ дэлхийд ирэх үедээ he didn't come as a God. Есүс би бурхан байна гэд гэрэл тасруулан ирээгүй. He came as a man. Тэрээр яг бидэнтэй адилхан хүн болон He was born as a baby. тэрээр бол жоохон хүүхэд болж He төрсөн. grew till he was a big man, Тэрээр бол одоо эдгээр залуу болтлоо өсөж хөвж. and he suffered like everyone else. Яг л энэ дэлхийд бидний зовлон туулж байгаа амьдралын тэр бүхэл замаар туулсан. He was hungry. Тэрээр өлсөж үдсэн. He was thirsty. Тэрээр цангаж байсан. He was in pain. Тэрээр өвдөж үдсэн. And sometimes I wonder, Тэгээ би заримдаа боддог. why would God send his only son to suffer like that? Яагаад бурхан өөрийнхөө цорын ганц хүүг энэ дэлхий дээр зовоох гэж авчилсан болоо гэж гайхав. And the answer is very clear. Харин миний хувьд бол хариулт нь маш тодорхой. Because we suffer, Бид зов шаналдаг учраас Jesus had to experience our suffering Есүс ч гэсэн бидний зовлон бэрхшээлийг үзэж туулахаар ярьсан. so that we will know Ингэснээр that when we come to him бид Есүс Христэд ойлгох үед and we ask him to forgive us for all the things that we have done wrong, бидний амьдралд байсан бүхэл гим нүгэл буруу үйлдэлүүдээ бид гимших юм бол Jesus understands Есүс бидний юу because туулж өнгөрөөсөнд he lived мэддэг. on this earth. Тэрээр энэ дэлхийд амьдарч байсан учраас бидний замаар замнсан учраас тэрээр бидэнд сэтгэлд байгаа асуудал And after мэддэг. he had died on the cross, Тэрээр загалмаа дээр цовлогдсны he дараа. went back to his father. Тэрээр дэше тэнгэр рүү өргөгдсөн гэж Библиэд But хэлсэн. he left us a promise Тэгэхдээ тэрээр амлалт өгсөн. in John 14, Иохан verse номын 1 to 3. 14-ийн 1-ээс 3 дахь эшлэлээр та нар зүрхээ бүү зовоо би дахин ирнэ гэж хэлсэн. And that is hope Энэ бол бидэнд өгсөн гайхамшигтай итгэл. that one day Jesus will come again. Нэг л өдөр Есүс Христ би дахиж ирнэ гэж хэлсэн. God will get rid of all the sin on this earth. Энэ үед бурхан бол бүхэл гим нүгэл асуудлуудыг устгаж арилгана гэж And хэлсэн. in the Bible, there is a book called Revelation. Илчлэлт гэдэг бол Библийн нэг ном байдаг. And it tells us what will happen before Jesus comes. Энэ номонд Есүс Христ ирэхээс өмнө юу тохиолдох вэ гэдгийг зөвгөн The бичсэн байдаг. Bible tells us that this world will be destroyed. Библиэлд бол энэ дэлхий бол сүрнэ гэж хэлсэн байна. And only those who believe in Jesus will live. Тэгээ зөвхөн Есүс Христэд итгэдэг хүмүүс л амьд үлдэх болно гэж хэлсэн. The Bible gives us hope. Библи бол бидэнд итгэл найдрыг өгдөг. There are so many verses in the Bible that tell us that God loves us. Библиэлд бол бурхан биднийг маш их хайрладаг гэж маш олон удаа бичсэн байдаг. As long as Сануулсан we байдаг. live in this world, Бид бүхэн энэ дэлхийд амьдарч явах үедээ we will have troubles, зовлон бэрхшээлийг байнга л хамсгуулна but we шүү. can also have peace and joy. Гэхдээ зовлон бэрхшээлээс илүү та бүхнийг амар тайвныг мэдрээсэй гэж бурхан хүсэж Let me байна. tell you what I do when I have problems. Би амьдралдаа асуудал бэрхшээлийг туулах үед
Whenever a хийдэг вэ гэдгийг problem танилцуулна. comes into my life, Миний амьдралд асуудал бэрхшээл бий болох үед I look at it. би асуудлаа бол I хараад turn it over. би Look at it. асуудлаа бол шинжилж үздэг, I боддог. ask myself, can I fix it? Би тэгээд би энэ асуудлыг шийдэж чадах уу гэж асуудаг. Most times the answer is no. Ихэнх тохиолдолд миний амьдралд байгаа асуудлыг би шийдэж чадахгүй мэн гэдгийг би ойлгодог. So what do I do? Тэгээ би яах вэ? Юу I give хийдэг it вэ? to God. Би асуудлаа бурханд өгдөг. I say, Lord, Эзэн минь, this problem came to me, энэ асуудал бэрхшээл миний амьдралд бий боллоо. but it came to the wrong address. Гэхдээ бол энэ асуудал бол одоо хаяга андуураад байдалчиж. It's all yours. Энэ минийх биш, энэ таних гэж би өгчд. You see, when I look at my daughter and I see her suffering, Би охиноо хараад охин минь зовж шаналж байгааг би харах болгондоо I wish I could suffer for her. оронд нь өмнөөс нь би зовдогч болоосоо гэж би бодох үе байдаг. She's a young woman. Залуухан охин шүү дээ. She's a single woman. Одоо хүнтэй суугаагүй байгаа охин. She has all these problems. Тэгээд энэ дэлхийд бол одоо тий хэлж болох бүх л асуудлуудыг ингээл битдээ шингээсэн юм шиг. Can I fix it? Би энэ асуудлыг шийдэж чадах уу? No. Би чадахгүй. So what do I do? Тэгээ би шийдэж чадахгүй юм чинь би яах ёстой юм? I give her to God. Би энэ асуудлуудыг би бурханд And I know өгдөг. she's in the best hands in the world. Яагаад гэвэл би бол одоо бурхан зориулснараа миний охин хамгийн гайхамшигтай агуу хүч чадал тий одоо охиныг минь хамгаалж байгаа гэдэгт би. The Bible tells us that there will come a day. Библиэлд нэгэн гайхамшигтай өдөр ирнэ гэж амласан. Revelation 14:14. Ижилт номын 14-11 эшлэлээс үзэгтэн би нэгэн цагаан үүлийг харав. Тэргүүн дээр алтан дидимтэй, мотортой, хулц хадууртай, хүний хүүтэй адил нэгэн тэр нь үүлэн дээр залран ирж байна гэж хэлсэн. Jesus will come again. Есүс дахин ирнэ гэж And амласан. he's going to come with all his angels. Тэр энэ дэлхийд ирэхдээ бол бүхэл тэнгэр элчнэрээр хүрээлүүлэн And ирнэ. those people who died believing in him, Тэгээд Есүс Христэд итгэн нас барсан хүмүүс the Bible says they will come alive. бушнаасаа дахин амилан амьдрах болно гэж хэлсэн. Guess who I'm going to be looking for? Би тэгтэр бол тэр үед хэнийг ирж хайх бол I'm going to be looking for my firstborn son би өөрийнхөө ууган хүүг ирж ханаа. because I know I'll see him again. Би хүүтэйгээ дахин уулзна гэдэг итгэл найдрыг авсан. The Bible promises us. Библиэлд гайхамшигтай амлалтуудыг өгсөн байна. Ижилт номын 21-р өдөр ишлэлээс тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь алчнаа. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үг болно. Анхны юмс нь өнгөрөн одлоо гэж хэлсэн. Can you believe in such a thing? Та нар ийм гайхамшигтай итгэл найдварт итгэж чадж байна уу? It seems almost impossible Боломжгүй мэд та бүхэнд санагдж байгаа байх. that there will come a time when I don't have to cry. Би дахин ойлгохгүй, нулимс тусаахгүй тийм цаг ирнэ гэж. No one's going to be sick. Хин ч өвдөж зовхгүй. My daughter will be well and she could run and jump. Миний охин бол одоо цоо ирүүл болж өсөж дэгвчиж эхэлнэ. There will be no more pain in this world Энэ дэлхийд дахин зовлон, өвчин, чанал гэж байхгүй болно. because God would have fixed it. Яагаад гэвэл бол бурхан бүх асуудлуудыг That is шийдсэн the байх. promise that he has for us Энэ бол today. бурханы бидэнд өнөөдөр өгж байгаа итгэл найдар, амлалт юм шүү. The curse will be ended. Энэ дэлхийд ирэх энэ гим нүглийн хараал You дуусна. see, sin is the thing that has caused problems in our Гим нүгэл lives. энэ дэлхийд ир бидний амьдралд асуудлыг бий болгосон юм шүү гэдгийг бодож үзээсэй. It is sickness that has caused problems. Өвчин зовлон биднийг зовоож байдаг. It is bad things that people do to us that cause us many Хүмүүсийн хийж байгаа problems. буруу үйлдэл, муу үйлдэлүүд бидэнд өнөөдөр зовлон бэрхшээлийг бий болгосон юм аа. But when Jesus comes, Харин Есүс Христ ирэх үед the curse will be broken. энэ дэлхийд байгаа бүхэл бузар муу хараал байхгүй болно. And God says, Бурхан хэлсэн байдаг. Би бүх юмсыг шин болгож байна гэж хэлсэн. Болгоно гэж тэр амласан. God's going to make a whole new world. Бурхан энэ дэлхийг цоо шинээр бүтээн гэж And хэлсэн. there'll be no bad people in this world. Тэгээд энэ дэлхийд бол бузар муу гим нүгэлтэй хүмүүс гэж байхгүй болно. It's going to be a world of joy. Тэгээд энэ дэлхий бол баяр хөөрөөр дүүрэн аз жаргалтай дэлхий болно. God can place within your heart a new sense of joy, Бурхан бидний зүрх сэтгэлд бол одоо шин баяр хөөргийг бий болгож a өгдөг. new sense of purpose, Бидэнд шин зорилгыг өгдөг амьдралд нь. new spiritual power, Бидэнд бол Бурханд итгэхдээ шин хүчийг өгдөг. a sense of forgiveness, Мөн дээрээс нь бол одоо бусдыг уучлах, өөрийгөө уучлах гэм and хүчийг He will өгдөг. give us happiness. Мөн дээрээс нь тэрээр бол аз жаргалыг бидэнд өгдөг. But first, we must come to Him. Гэхдээ бид эхнээс нь Есүс тэр өөр төр You начих. see, we have lived our lives our own way. Бид бүхэн бол хуучин тэр гим нүгэлтэй амьдралаар амьдраад байгаа. We've made many mistakes. Бид олон асуудлыг алдааг хийж ирсэн. We have suffered from many problems.
Бид бүхэн олон зовлон бэрхшээлийг үзэж туулсан Some of хүмүүс. us are angry because of all the problems that we Зарим нэг нь suffered. бол энэ ч одоо үзэж туулсан зовлон бэрхшээлдээ бол уулж Some уцаарсан of байна. us are saddened because of all these problems. Олон асуудлыг хараад зарим нэг нь бол сэтгэлээрээ зов шаналж те гониглж байна. But Jesus says, Гэхдээ Есүс бидэнд амласан. come to me. Та бүхэн над дээр ирээч гэж хэлж. You'll still have problems, Асуудал та нарт байна. but you'll have peace. Гэхдээ би та бүхэнд аз жаргалыг, амар You'll тайвныг have өгье. joy. Баяр хөөргийг би та нарт өгье. You'll know who can solve it. Асуудлыг минь хэн шийдэж чадах вэ гэдгийг та бүхэн мэднэ. You will know that God is bigger than all these problems. Та бүхэн Есүст хандаад эхлэх үедээ Есүс бүх асуудлыг шийддэг юм байна гэдгийг ойлгож эхэлнэ. I could only tell you what God has done for me. Бурхан миний амьдралд юу хийсэн бэ гэдгийг би та бүхэнд хэлж өгч He чадна. has given me a peace Тэрээр миний зүсгэлд хичнээн зовлон бэрхшээл байгаа ч гэсэн амар that this тайвныг өгсөн. world cannot give me. Энэ дэлхийн юу ч өгч чадахгүй. Тэр амар тайвныг Бурхан надад өгдөг. He has given me a joy Бурхан надад бол баяр хөөргийг өгдөг. that even in the bad times, the joy is still there. Тэгээд ямар ч хэцүү цаг ирсэн бай. Энэ баяр хөөр намайг He has given me strength өдөртөж өгдөг. Надад хүч чадлыг өгж өгдөг. to go one more day, Тэгээд бол өдөр болгоныг баяр even хөөрөөр though I өнгөрөх have my хүчийг өгдөг. problems. Хэдийгээр би асуудал бэрхшээлтэй байдаг ч гэсэн би энэ болгоныг даван гарах чадaltaй бол. I suffer with arthritis, just like my daughter. За тэгээд би яг охинтойгоо адилхан одоо бас үе мөчний өвчтөй. Standing really hurts, Тэгээ удаан зогсоход бол миний хувьд их өвддөг хэцүү байдаг. but I'll stand for Jesus any day Гэхдээ би Есүсийн төлөө юу ч даван because гарч He чаднаа. is an amazing God. Яг доктор бол бидний эзэн He гайхамшигтай loves эзэн юм me. аа. Тэрээр бид бүгдийг хайрладаг. How do I know? Энэ үүнийг би яаж мэддэг вэ? His Bible tells me so, Библиэлд тэгж хэлсэн байдаг. Библи and I нэг have зааж өгсөн. experienced it in my life. Тэгээ би өөрийнхөө амьдралаар Бурхны агуу хүчийг мэдэрсэн юм аа. The smile that you see on my face, Миний одоо энэ инвестж байгаа энэ юмсгэл God gave it to me. Бурхан надад өгсөн гэж би боддог. That even when I'm in pain, I could still smile. Би өвдөж зовлож байсан ч гэсэн би инээмсэглэх чадaltaй байна. Because knowing Jesus is the best thing that happened in my life. Есүс Христэд итгэнэ гэдэг бол миний амьдралд тохиолдсон хамгийн гайхамшигтай зүйл байсан юм аа. So what about you? Би тэгээ та бүхэнд өнөөдөр энэ урилгыг бас Do you өгсөн. want to know this Jesus? Та Есүс Христийг таньж мэдхийг Do хүсэж you байна. want to come to him and say, Lord, I'm sorry for the things that I've done. Та Есүс Христээр ойртож очиод би Please хийсэн алдаа бэрхшээл асуудлуудаа таны өмнө одоо гимшиж байна. Please forgive me. Миний алдаа дутагдлыг та уучлж өгөөч. Come into my heart Миний зүсгэлд орж ирээч. and help me to live in this world with joy. Энэ дэлхий дээр хэрхэн яаж аз жаргалтай амьдрах вэ гэдгийг зааж Give me a өгөөч. peace even in my troubles that no one else can understand. Хинч ойлгохгүй асуудал бэрхшээл надад тохиолдсон ч гэсэн би танаас ирэх аз Give me жаргалыг the авмаар. strength I need to get up every day. Өглөө болгон ирч хүчтэйгээр босох тэр хүчийг өгөөч. Give me the faith to know that even though this is my last money, that you will provide for us. Тэгээд би бол хамгийн сүүлчийнхаа тий байгаа мөнгийг зарах гэж байгаа тэр үедээ ч гэсэн That's what Jesus gives us. би одоо бурханд итгэж найдаж түүний өгсөн бүх ивэлүүдэд сэтгэл ханамжтай байж сурах I гэсэн. want you to bow your head and close your eyes. Тэгээд зүмэр хамтдаа толгоо удаалган Есүст хандан залбирэн гуйцгаая. This is between you and God. Тэгээд та болон бурханы хооронд Don't маш look дотны at the харилцаа person. үүсэсэй Don't гэж look at the хүсэж байна. person next to you. Та хажууд байгаа хүмүүсийг одоо юу хийж байгааг бити ажиглаач. Jesus is talking to you now. Есүс тантай харилцах гэж байна. He's saying to you, Есүс танд come, хандан. my child. Миний хүү над руу ойртож ирээч. I will give you joy. Би та бүхэнд аз жаргалыг өгье. I will give you peace. Амар таймныг өгье. I will give you strength. Хүч чадлыг өгье. What is your answer to him today? Тэгээд та ингэж хэлж байгаа урилганд нь ямар If you хариулт want to өгөх вэ? give your life to Jesus, Хэрвээ та Есүс Христэд амьдралаа зориулахыг хүсэж heads are байгаа бол bowed and eyes are closed, та бүхэн толгоо удаалган нүдэн анан эзэнтэй just raise your Хандан. hand up. та эзэн Есүс Христийг таньж мэдхийг хүсэж байгаа бол гараад God ишээ өргөхийг хүсэж sees. байна. Тэгээд таны энэ шийдлийг бурхан харж байгаа Don't worry шүү. about who's sitting next to you. Хажууд байгаа хүмүүстэй бити санаа зовоорой. This is between you and God. Та бурхантай харилцаа тогтоох гэж байгаа. This is your soul. Та зүсгэлдээ эзэнд хандан та эзэнд If өөрийнхөө you want to say, шийдвэр. Jesus, I love you, help me. Хэрвээ та хүсэж байгаа бол Есүс Help минь me to know you. надад туслаач. Help me to deal with my problems. Таныг таньж мэдхэд туслаач. Миний Save асуудлыг me, давхад та Lord. туслаач. Just Намайг put your авраач. hand
Put your hand way up there. Хэрвээ та ингэж хэлж байгаа бол та гараа дэшээ хараа. God sees and He knows. Бурхан таны шийдвэрийг мэдж байгаа. Таны сэтгэлийг мэдж байгаа эзэн. And He will hear you. Тэгээ таны You may put your зүрх hand сэтгэлийн ойр дууг чинь сонсч